очих юм бол дэлхийн зах зээл дээр бид нэр өв хөрөнгөө нээлттэй тендер зарлаад ашиглах боломжтой. Тэгэхээр энэ хууль өнөөдөр яагаад батлагдахыг хүсэж байгаа юм бэ гэвэл ард түмний нэгдүгээрт өлсгөлэн байдал дээр, хоёрдугаарт юмыг мэдэхгүй байдал дээр нь тулгуурлаад зөвхөн энэ 76 буюу бидний одоо саналаа өгж биднийг удирдах яваа гэсэн энэ хүмүүс маань өөрсдийнх эрх ашигт нийцүүлж энэ хуулийг энэ гэрээг хийж байна. Ийм учраас бүх монголчуудаа хандаад өнөөдрөөс эхлээд ер нь альва юмд маш анхааралтай төрийн төлөө огтон боож өгдөг юм байна гэдэг утгаар нь ер нь нэг хүн төрийн төлөө заавалжгүй анхаарах ёстой. Ингээд нийт даяараа 2 сая 700-уулаа анхаарах ёстой байна. Тэгжээж бид нэр ирээдүйдээ зөв энэ дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэж зөв амьдрах ёстой байна. Зөв хөгжиж явах ёстой байна гэдгийг анхаарна уу гэж би хэлмээр байна. За би бол зүгээр энэ уурхай дээр гарч байгаа өнөөдрийн Монголын төрийн бодлого хэрэгжиж байгаа байдал дээр оюу толгойч биш, цайрт минералч биш, аюунхаач биш өөр нэгэн жишээг энэ сэтгүүлчдийн анхаарал татж байна. Саяхан Оросын холбооны улсын ерөнхийлөгч ирээд их өрийн тухай асуудал үлдэгдэлтэй байгаа талаар ярьсан. Тэгэхээр энэ хоёр хувьд нь Мон Орос Свит Метал гэдэг нэгдлийн тухай асуудал яригд юм байна. Энэ дээр одоо 35 жил ажиллаж гисэн хамтарсан үйлдвэр өнөөдөр Оросын засгийн газраас 138 сая долларын зээллэгтэй хүүтэйгээ нийлээ 188 сая долларын өрд орчихсон юм байна. Тэгэхээр энд юуг нь хэлэх гэж байгаа вэ? 35 жил болоход эндээс Мон Орос Свит Метал нэгдэл хичнээн тонн алт, хичнээн мянган тонн жонш боловсруулсан хүдрээр ингээд яхад одооний энэ ярьж байгаа өрнөөс 10 дахин илүү хэмжээний орлого олчихсан байгаа. Олоод аваа явчихсан. Тэгсэн мөртлөө Монголын төр өнөөдөр дахиад өртөө сууж ийн гэдэг бол үнэхээр энэ төрийн одоо эрх мэдэлд байгаа нөхдүүд эндээс идэж ууж ийсэн ийм юм харагдав. Ноднон байх төрийн өмчөөний хорооны дарга одоо сугар мэдээлэл хийжсэн. Одоо Мон Орос Свит Метал нэгдэл анхны удаага ашиг хуваалаа гэж. Гэхдээ урд нь яагаад ашиггүй ажиллаж байсан гэдэг. Гэхдээ анханасаа проект ашиггүйгээр зураад хийчихсэн юм байна лээ. Ийм проекттэй явж байгаад ингээ ажиллаж байгаад одоо л дөнгөж ашиг олох гэж байна. Гэхдээ огт ашиг олохгүй юмны төлөө тэр их баялагийг гадныханд ачиж явуулаад, баялгаа авахж явуулаад, дээр нь дахиад их өрийг дарах хэмжээний өрний дайны юмд өрн дунжих ийм ямар шаардлага. Тэгвэл тэр ашиг олохгүй юм бол тэр байгалийн баялагч газар дороод байж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр жишээ болгоод ярихад аюунхай майнцын энэ яг гэрээ бол яг энэ Мон Орос Свит Метал нэгдлийн шиг яг л ийм гэрээ бол. Төр ашиг олохгүй юм бол байгалийн баялгаа авах ямар шаардлага вэ? Тэр газараа ухаж дээр нь дахиад өчнөө саяын өрд орж явах ямар шаардлага. Тэгэхээр энэ гэрээ одоо оюутлахын гэрээ бол яг ийм байдлаар 30 жил Монгол улс өрд ороод явах ийм л гэрээ хэлцээр болж байгаа. Яг ийм юмны үе таалга бол одоо нэгчээр явж байна. Энийг одоо сэтгүүлчид та нар цааш нь гаргаж яриач хилээч одоо ч дахиад их өрийн хэмжээний 2% нь гэхэд их өрийн хэмжээг дарсан хэмжээний ганцхан компаниар яригдах өрний хэмжээд ийм юм болж дахиад таарч байна. За, Монголын арчилсан хөдөлгөөний нам оюуна. Тэгэхээр нөхөд бол ерөнхийдөө оюутлогын гэрээтэй болон энэ сөрөг хүчин, нэгдсэн сөрөг хүчин байгуулж байгаа асуудлаар бол тодорхой ярьчлаа, дахиж нуршаад хэрэггүй байх зүгээр энэ дэр нэмж хэлэх зүйл байна. За, өнөөдрийн байгуулагдж байгаа оюутлогын гэрээ бол ирэх барьж байгаа хоёр намын одоо үнэхээр их орон ард түмнийхээ төлөө юу? Үнэхээр амлсан шигээ одоо энэ 76 гишүүн улсын хурлд гарч ирэхдээ амлсан шигээ их орон гэдэг тэр том одоо уриал лозонгийнхоо төлөө явж чадж гэнэ үгүй юу гэдгийг тодорхой нотлохоо болох юм аа. Тэгэхээр бол ард түмэндээ энийг маш анхааралтай ажиглаж одоо баримт факт болгон тогтоож аваасай гэдгийг хүсэх байна ард түмнээсээ. За хоёрдугаар асуудал нь мэдээж эдгээр 2008 оны улсын хурлын сонгуульд нэг нам нь сая төгрөг, нөгөө нам нь сая 500,
Сая ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч элбэгд орж 2.5 сая төгрөг ард түмэндээ амлаж гарч ирсэн. Өнөөдөр Монгол хүн болгон сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа. Хүнд сайн сайхан амьдрахад бол мөнгө хэрэгтэй. За яг хөө манай ард түмэн тэгээд сонголтоо хийчлээ. Мөнгөний төлөө сонголтоо хийчлээ. Одоо тэгвэл энэ мөнгөө өгөх ёстой бид нар. Ямар аргаар одоо яаж өгнө гэж тооцож амласан одоо тэр амлалтаа биелүүлэх ёстой. Манай эвсэл бол одоо энэ шаардлагыг тавина. Гэхдээ шаардлага хугацаатай. Шаардлага тавина гэдээ одоо 2 жил болоод мартагдах асуудал байхгүй хугацаатай. Энэ бол энэ хоёр намын хэлсэн амандаа хүрдэг юм уу, эх оронч биш юм уу, үгүй юм уу гэдгийн хоёр дахь том үзүүлэлт болно. За энийг бүгдээрээ л хамтдаа харъя гэж ард түмэндээ уриалмаар байна. Мөн улсын хуралд сууж байгаа арчилсан намын болон хувьсгал намын гишүүдэд хандаж уриалмаар байна. Та нар өнөөдөр улсын хурлын сонгуульд сонгогдож гарч ирэхдээ юу ярьж, юу амлаж гарч ирлээ. Тэрийгээ санаач. Та нарын үр хүүхдүүд Монголд амьдрахгүй байж болно. Тэгвэл хэдэн үеэрээ муу нэр зүүж үлдээ шүү. Энийгээ бодоод одоо бас бидний тэмцлийг дэмжээч. Ингээ сая их хурлаар хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахад ганцаараа намын эрх ашигын эсрэг дуурсан арчилсан намын Батбаяр гишүүнд би баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр их оронч гэдгээ харуулж чадсан гэж бодож байна. За баярлалаа. Ер нь нэмээд Бат Эрдэнэ гишүүнийг бас хэлэх хэрэгтэй байх тийм. Сая бол үндсэндээ 68% татварыг тэгэлснээр Монгол улс бол 20 тэрбум доллараар зүгээр гадны ханд өгч байгаа шүү дээ. 20 тэрбум доллар гэдэг маань юу гэж бодох юм бол монголчууд 2 сая 500 мянган хүн хөдөлмөрлөхөд хэдэн жил вэ? 6 жил бүтэн хөдөлмөрлөх тэр хэмжээнийхээ мөнгийг л зүгээр найр тавиад өгч байгаа байхгүй нэг. Нөгөө талаасаа тэр ухаан одоо үйлдвэр байгуулахыг шахсан тийм юу юм шүү дээ. Хууль юм шүү дээ. Хэрвээ тэд нэр үйлдвэр байгуулахгүй байх талаар бол тэд нэр бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэрэн дээр нь ч байгаа. Үйлдвэрлэл ашиглалтанд орсноос хойш хайлуул үйлдвэрийн зураг төсөл судалгааг 5 жилийн туршийн тэгжээ дүнгийн гаргана гэсэн нэг тийм юм хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсад энэ бол хязгаарч хайлуул үйлдвэр байгуулагдахгүй гэсэн. Тэгэхээр 68% татвар гэдэг бол үндсэндээ энийг дэмжсэн ийм татвар гарсан. Тэгээд Монгол улс энийгээ түүхий дээр нь гаргана гэх юм бол энэ дотор байгаа тэр олон бүх тэр дагалдах тэр ховор элементүүдээ бүгдийг нь 50 тонн гэсэн үг ээ. Тийм болохоор сая бол ингээ бид нарыг одоо хэлсээр ярьсаар тэмцээр байтал Монголын баялагийг хулгайлаад гадныханд өгчихлөө шүү төр зэсэг гэдгийг би өөрөө дахин хэлмээр санагдаад байгаа юм. Тэгээ одоо тэр сая түрүүн тэн хэлж байгаа эрхэм хэлснээр тэр бороогийн тухай асуудал дээр бол энэ гэрээ байгуулагдчих юм бол хамгийн гол нь маргааш өдрөөс нь эхлээд бид нар арбитрийн шүүхтээр очих тийм л аюул үүсэж байгаа. Сая бороог бид нар шалгаад очиход бол ганцхан л өгч Монгол улс танай хуулийн дагуу байгуулагдсан гэрээ тийм учраас бол банд нь бас яаж чадахгүй л байгаа ш. Ийм нөхцөл үүсч эхлэх юм байгаа ш. Нэбэд хэлчихэд 68% татвараа хүчингү болгож байгаа нь бол Монголд зэсний үйлдвэрлэг байгуулах үүд хаалгыг хаачиж байгаа байхгүй сая бол төллөө. Бүр тодруулж хэлье. Яагаад тэгэхээр 68% татврын хөнгөлчхөр зэрэг түүхийдээ зөгөөд авах боломж нь гарчиж байгаа. Хэрвээ 68% татврын 50-д өгчвөл түүхий дөрөө зөхөр ашиггүй болдгиймаа гэж бодвол холыг бодвол энэ нөхдүүдийн толгой Монгол дор хаяж ирсний турбаа байдаг юм уу? Зэснийг одоо голд нь ороогод гаргадаг ийм үйлдвэр байгуулах тэр хэмжээнд толгойгоо ажиллуулах нөхцөлийг хаагаад өгчлөө л дээ. Өөрөөр хэлбэл бэлгийн сэдвэхтэй болгоод гэж байгаа байхгүй. Энэ Монголын ирээдүйд бол маш их хохиролтой нөхөж барашгүй. Магадгүй 30 жил 70 жил Монголд одоо зэсний турбаа байдаг юм уу? Зэс утасны үйлдвэрлэл байгуулах төвд хаалгыг хаагдж байгаа тэр нөхцөлийг тавиад өгч чинь гэж ойлгож байна. Тийм болохоор энийг эргэж харах нь зайлшгүй шаардлагатай. Магадгүй ард түмэн буруу ойлгоод байж магадгүй. Энэ оюун толгойн гэрээг л баталчаар зэрэг нөгөө их амлсан мөнгөнд авчих юм болоод байж магадгүй. Тийм байхгүй. Тийм байхгүй. Энийг баталсан ч байсан ард түмэнд тусах нь юу ч байхгүй. Харин бид энийг зөв голдолд нь оруулаад юм уу? Зөв хөлбөрөөр хийж чадах юм бол Монголын иргэн бүр юуны чи 2.5 сая байтах мөнгөтэй бол боломжууд вэ гэдгийг бол энэ цугаа олон нөхдөө тооцоо хийсэн байгаа.